Сэлэнгэ аймгийн байгаль орчны газар үзүүлж байна. 2020-с 2025 оны ажлын тайлан. Ойн нөөцийн ашиглалт хамгаалалт. Байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар 2020-с 2025 онд Сэлэнгэ аймгийн хэмжээнд нийт 9570 гаруй мянган гаад ойжуулт хийсэн бол мод бэлтгэлийн байгууллага аж ахуйн нэгжүүдийн хөрөнгөөр давхарсан тоогоор 10 гаруй сум тусгадад нийт 7660 га талбайг ойжуулжээ. Мөн онуудад бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн арга хэмжээг амжилттай зохион байгуулж, аймгийн хэмжээнд нийт 17 сум 6 тусганд нийт давхарсан тоогоор 1146 аж ахуйн нэгж байгууллага 17720 гаруй иргэн 9535,500 ширхэг мод бутсөөг тарьц суулгацыг суулгажээ. Аймгийн хэмжээнд нийт давхарсан тоогоор 437 иргэн аж ахуйн нэгж 30 гаруй нэр төрлийн 136 сая 914,835 сая ширхэг тарьц суулгацыг бойжуулан ургуулж байна. Аймгийн хэмжээнд элсний нүүдэл, цөлжилт, газрын дороотлоос хамгаалах зорилгоор давхарсан тоогоор 35 суманд 247 га газарт ойн зурус байгуулсан бол Тужийн Нарсанд Оросын улбооны улсын бүгд найрамдах бүрээд улсын тэргүүний нэрэмжит төглийг 2 га газарт байгуулж 5500 ширхэг мод тарьж ургууллаа. Мөн Дорногов, Өмнөгов аймагуудад нийт 6 нэр төрлийн 800 ширхэг тарьц суулгах бүхий Сэлэнгэ аймгийн нэрэмжит төгөл байгуулжээ. Сэлэнгэ аймгийн хэмжээнд 2020-с 2025 онд давхарсан тоогоор нийт 42 суманд 108 удаагийн ой хэрийн төмөр гарч төмөрийн улмаас 72941 га талбай төмөр төртөж байгаль экологид хохирол учирчээ. Мөн хил дамнасан төмөрөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хилийн тэг 243 дугаар ангитай хамтран Алтан булаг Түшиг сумын нутагт хал зурвасыг сэргээх ажлыг жил бүр тогтмол хийжээ. 2020-с 2025 онд ой ашиглалт менежментийн чиглэлээр нийт 274,997 мянган куб хэрэглээний мод, 215,115 м куб түлээний мод тус ойгоос бэлтгэж, ой нөөц ашигласны төлбөрт 8 тэрбум 733 сая төгрөгийг аймгийн төсөвт төвлөрүүлжээ. Мөн аймгийн хэмжээнд үйлдвэрлэлийн зорилтоор нийт 11 тэрбум 83 сая 249,410 төгрөгийг аймаг орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн байна. 2020-с 2025 онуудад ойг хамгаалах зүй зохистой ашиглах нөхөн сэргээх чиглэлээр үйл ажиллагаа явуулах зорилгоор давхарсан тоогоор ойн сан 994 нөхөрлөл 2 тэрбум 768,457 га газрыг гэрээгээр эзэмшүүлжээ. Мөн тус онуудад ойн хөнөөлт шавьчтай тэмцэх ажлыг өргөн хүрээнд зохион байгуулж, аймгийн хэмжээнд нийт 372,529 га талбайд 1 тэрбум 355 сая төгрөгөөр тэмцлийн ажлыг мэргэжлийн байгууллагаар хийж гүйцэтгүүллээ. Биологийн төрөл зүйлийн ашиглалт хамгаалалт. Аймгийн хэмжээнд давхарсан тоогоор 33 сумын 63 цэгт нийт 960 га талбайд хорт ургамал устгах ажлыг амжилттай зохион байгуулсан бол аймгийн хэмжээнд үйлдвэрлэлийн зорилтоор эмийн ургамал түүх зөвшөөрлийг жил бүр аж ахуйн нэгж байгууллагуудад олгож нийт 23,550 гаруй килограмм эмийн ургамал ойн дагалдах баялагийг түүж бэлтгэжээ. Харин өнгөрсөн онд аймгийн хэмжээнд 167 тонн хуш модны самрыг үйлдвэрлэлийн зорилтоор бэлтгэж 243 сая төгрөгийг аймгийн төсөвт төвлөрүүлжээ. Сэлэнгэ аймгийн хэмжээнд 2020-с 2025 онд нэн ховор, элбэг амьтны судалгаа хийж байгаль орчин аялал жуулчлалын яам төргүүллээ. Түүнчлэн нэн ховор амьтдад зориулан нийт 2555 боодлоо ус, 4360 кг давс улан хужир, 200 кг хорголжин тижэл, мөн тооны тижээлийн будаа, 300 кг оёос тавьж биотехникийн арга хэмжээ авч ажиллаа. Мөн онуудад ахуйн зориултаар агнах, барих амьтны тоо хэмжээг тогтоох тухай тогтоолыг баталж, тусгай зориултаар агнуурын амьтан агнах дуудлага худалдаа зохион байгуулж, орон нутгийн төсөвт 200 сая 300 мянган төгрөгийг төвлөрүүлжээ. Газрын хэвлийн ашиглалт хамгаалалт. Сэлэнгэ аймгийн хэмжээнд 2020-с 2025 онд нөхөн сэргээлтийн ажлыг эрчимтэй хийж 1336 га талбайд техникийн, 433 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийсэн бол 2963.2 га талбайд дүүцүүлэн хамгаалах арга хэмжээ авсныг аймаг сумын хамтарсан комисс хүлээн авсан байна. Түүнчлэн аймгийн хэмжээнд 5 сумын нутаг дэвсгэрт байрлах Азар хушуу, Дуутхад, Ишгэнт нуур, Ламзах овр, Ногоон толгой зэрэг газруудыг орон нутгийн тусгай хамгаалтад авч хууль бус ашигт малтмал олборлолтоо сэргийлэх зорилгоор Сумдын засаг дарга нар 10 аж ахуйн нэгж, 26 бичил уурхай эрхлэгч, нөхөрлөлийн 241 иргэнтэй хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллалаа. Орчны бохирдлыг бууруулах, хамгаалах арга хэмжээ. Аймгийн хэмжээнд давхарсан тоогоор 25 төвлөрсөн хогийн цэгийн нийт 175,460 тонн хог хаягдлыг устгаж, аймгийн төсөвт 1 тэрбум 358 сая төгрөгийн хог хаягдлын хурамжийн орлого төвлөрүүлжээ.
Аймгийн засаг даргын захирамжуулан хоггүй цэвэрхэн Монгол аяны хүрээнд нийт 30,566 иргэн, 1808 аж ахуйн нэгж, 4814 га талбайн, 14887 тонн хог хаягдлыг цэвэрлэжээ. Мөн 318.8 га төвлөрсөн хогийн цэгийн хогийг төрж цэвэрлэх, аялал жуулчлалын өрмөц тогтцол бүхий түүхэн дурсгалт газруудын хог хаягдлыг цэвэрлэх ажлыг 20 гаруй удаа амжилттай зохион байгуулж нийт 12.5 га талбайн 220 тонн хогийг цэвэрлсэн байна. Аймгийн хэмжээнд хог хаягдлыг цэвэрлэж төрж устгахаас гадна хогоо ангилан ялгах, дахин боловсруулах зорилгоор 2020-2025 оны хугацаанд гадны донор орны болон дотоодын санхүүжилт 32.1 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж дахин хаягдал нэгтэршүүлэх, хэрчиг, пресслэгч тоног төхөөрөмжүүдийг суйрлуулан хийсэн байна. Ингэснээр аймгийн хэмжээнд сүүлийн 6 жилийн дотор 108.7 тонн хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрт тушаасан байна. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ. Сэлэнг аймгийн байгаль орчны газраас 6 жилийн хугацаанд иргэн аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн нийт 285 төсөл хөтөлбөрөөс 263 төсөл хөтөлбөрийг баталж хэрэгжүүлжээ. Мөн 2020 онд 17 сум 6 тусганд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг шалгах, зөвлөн туслах зорилгоор нийт 26 аж ахуйн нэгж байгууллага хяналт шалгалт хийж ажилласан байна. Усны нөөцийн ашиглалт хамгаалалт. Аймгийн хэмжээнд усны нөөцийн ашиглалт хамгаалтыг сайжруулах зорилгоор 2020-2025 онд давхарсан тоогоор 19 суманд булаг шалдан ихийг хамгаалах, усны ундраг, урсцыг сайжруулах ажлыг амжилттай хийсэн бол хөв цөөрөн байгуулах, усны хомсдол бүхий газруудад худаг ус гаргах ажлыг жил бүр хийж ирсэн байна. Тухайлбал Орхон туул, Орхон Баянгол сумдын нутагт 39,000 м3 ус хуримтлуулах талбай бүхий хөв цөөрөн байгуулах ажлыг мэргэжлийн байгууллагатай хамтран хийлээ. Ингэснээр дээрх хөв цөөрмөөс орчны бүс нутгийн 29,800 гаруй мал ундаалж, 50 гаруй айл өрх ундны усаа залгуулж байна. Мөн дээрх онуудад ус ашиглалтын төлбөрт болох нийт 11 тэрбум 66 сая төгрөгийг аймаг орон нутгийн төсөвт төвлөрүүллээ. Хяналт шалгалт. Сэлэнг аймгийн цагдаагийн газар, мэргэжлийн хяналтын газар, тагнуулын прокурорын газартай хамтарч 2020-2025 онд давхарсан тоогоор нийт 30 гаруй удаагийн төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж 422 аж ахуйн нэгж, 2 нөхөрлөл, 334 иргэн холбогдогчтой холбоотой 578 зөрчил илрүүлж 565 сая төгрөгийн торгуул, 546.9 сая төгрөгийн нөхөн төлбөр тус ногдуулж ажиллалаа. Мөн 2025 онд уул уурхайн чиглэлийн хяналт шалгалтад 25 аж ахуйн нэгж хамрагдсанаас 4 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоож 1 аж ахуйн нэгжийг цагдаагийн байгууллагт шилжүүлжээ. Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх урьдчилан сэргийлэх зорилгоор 10 гаруй удаагийн хяналт шалгалт хийж 14,000 м3 модон материал хууль бусаар бэлтгэснийг илрүүлсэн бол ой, байгалийн ургамал, ойн дагалдах баялагийг түүжүүлэх, худалдан дээвэрлэх байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийхэд 72 аж ахуйн нэгж, 484 иргэн, 156 зөрчил илрүүлж 180 сая төгрөгийн торгуул, 750 гаруй сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулж 30 гаруй автомашиныг уулнаас буулгасан байна. Хууль бус ан агнах барихаас сэргийлэх зорилгоор хууль хүчний байгууллагатай хамтран хяналт шалгалт хийж 25 зөрчлийг илрүүлж 4 сая 350 мянган төгрөгийн торгуул, 18 сая 390 мянган төгрөгийн нөхөн төлбөр ногдууллаа. Сэлэнг аймгийн байгаль орчны газар нь цаашдын хууль тогтоомжийн олгогдсон эрх хэмжээний хүрээнд төр засгаас гаргасан бодлого шийдвэрийг аймаг орон нутагтаа хэрэгжүүлэх, иргэдэд төрийн үйлчилгээг чирэгдэлгүй хүргэх хууль тогтоомжийг сурталчлан ажиллана.